Яг одоо бид Милан хотын хамгийн алдартай барилга байгууламжуудын нэг болох Хөдөлмөрийн сүм театр гэгддэг Сан Сирогийн үүдэнд ирээд байна. Сан Сирог манай хөлбөмбөг сонирхогчдод AC Милан болон Интер Милан багуудын гэр гэдгээр нь мэднэ. Энэ жил Сан Сиро цэнгэлтийн хувьд 100 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа гэдгээр онцлогтой байна. Мөн өнөөдөр энд Милан Кортино 2026 өвлийн олимпийн нээлтийн үйл ажиллагаа болно. Яг одоо миний хувьд алдар Сан Сиро цэнгэлт дотор орж ирэх суулжсан байна. Италичууд хувьд яг одоо Олимпийн наадмын нээлтийн бэлтгэл ажиллаа хангаад тун завгүй байна. Энэ удаагийн Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа тун онцлог болж байгаа. Учир нь Мирай Кери, Андреа Бочелли зэрэг урлагийн хотод энэ удаагийн нээлтэнд аялалгаа өргөн түнчлэн 2 хотод зэрэг нээлт болж байгаа гэдэг нь тун онцлог байгаа. Энэ удаагийн 20 хот өвлийн олимп маань Милан болон Кортино гэсэн 2 хот болж байгаа. Энэ 2 хот нь хоёулаа тулганд галыг асаана. Энэ бас их сонирхолтой байгаа л да. Тийм ээ манай Монголын баг тамирчид Ливени болон Борнео гэсэн хотуудаас энэ удаагийн Олимпийн наадмын нээлтэнд жигсах ийм төлөвлөгөөтэй байна. Тэгээд та бүхэндээс нээлтээс өмнө Сан Сиро цэнгэлтийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэе. Спортыг дэмжигч Эрдэнэс 5 толгой. Сан Сиро цэнгэлтийг өөрөө Жузеппе Меацца хинч бэ. Учир шалтгаан мөн л хөлбөмбөгтэй холбоотой. Энэ жил 100 жилийнхаа ойг тэмдэглэх тус цэнгэлт нь Милан хотын Сан Сиро дүүрэгт оршдог учраас ийм нэр сайж. Гэхдээ 1980 онд Италийн хөлбөмбөгчөн Жузеппе Меацца таал төсний дараа удалгүй цэнгэлтийг түүний нэрэмжит болгожээ. Хөлбөмбөгчөн Меаццагийн хувьд Италийн шгшаагийн хамтаар 2 удаа дэлхийн аваргаар тодорч мэрэгчний хөлбөмбөгчний замналынхаа ихэнх хугацааг Интер Милан өнгөрөөсөөс гадна 2 жил AC Миланы төлөө тоглосон түүхтэй. Меацца Интер Миланыг дасгалжуулагчаар 3 удаа ажилласан. Тиймээс Интер Миланы фанатууд тус цэнгэлтийг Меацца, AC Миланы фанатууд Сан Сиро гэдэг цэнгэлтийн шавыг 1925 оны 8 дугаар сард тавьж ердөө 13 сарын хугацаанд ашиглалтанд оруулжээ. 1926 оны 9 дугаар сард нээлттэйсэн тус цэнгэлт нь Италийн 5 дахь эртний цэнгэлт гин. AC Миланы ерөнхийлөгч асан Пьеро Пирелли гэх хүн Английн хөлбөмбөгийн өмнөж бүтэн бишрэгч байсан бөгөөд тус улсын цэнгэлтгүүдээс санаа авч дөрвөн тустай хан босгожээ. Эхэндээ зөвхөн хөлбөмбөгийн зориулалтад байсан цэнгэлт нь дараа нь морин тойруулгаар ажиллажээ. Сан Сирогийн анхны багт хамжин 35,000 хүн судалтай байсан бол дараа нь 1935 онд 55,000 хүний судалтай болгож өргөжв. Нэг хотын өрсөлдөгч 2 баг 1947 оноос эхлэн нэгэн дээвэр доор ажид өрсөн. Интер Милан клуб Сан Сирогийн түрээслэгч болж үүний улмаас 1955 онд цэнгэлтийн багт хамжийг 80,000 болгов. Гэхдээ өнөөдөр шөнө Олимпийн нээлтэнд зориулан 60,000 хүний судалцжээ. Интер Милан болон AC Милан багууд өнгөрсөн оны 11 дугаар сард Сан Сиро болон түүний ойр орчмын газрыг хотоос худалдаа авчээ. Тэдний зорилго бол одоогийн цэнгэлтийг нураад шинийг барих. Итали бас Турктэй хамтран 2032 оны Европын аваргыг зохион байгуулна. Тухайн Европын аваргын гол даваатууд шинэ Сан Сирод болох төлөвлөгөөтэй байна. Спортыг дэмжигч Max Group. Яг одоо Милан хотод 15 цаг 30 минут болж байна. Орой 8 цагаас Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа бидний ард харагдаж байгаа энэ гайхалтай цэнгэлт хүрээлэнд болно.